Юу хайцгаана. За хоёр дахь дугаар эхэллээ. Ээ. За юу вэ? Надаар нам 50 да. Энэ 7 хоног яаж өнгөрөв? Энэ 7 хоног уу? Аха. Энэ 7 хоног маш сонирхолтой өнгөрлөө. Юу вэ? Гинт нөгөө унтчихсэн чинь нөгөө ерөнхийлөгчийн Дани юу зарлагдаж марлагдаад тэгээд дээрэс нь бас төрсөн өдөр мөдөрт явсан. Би ч амарсан. Манай нөхрийн төрсөн өдөр болсон. My god. Төрсөн өдөр болсон юм шиг. Чамаар юу вэ? Энэ 7 хоног юу хийв? Хоёр гэхдээ яг анхныхаа дугаарыг бичээд баг 14 хоног онцсон. Тийм, хотлон хариул. Хотлон хариулж штий нэр тэгсэн. 14 хоног онцсон. Тэгээд удаж байгаа. би ч гэсэн энэ 7 хоног зөндөөл юм хийлээ. Стресслээ. Өөрт юм нот боллоо. Тийм. Тэгтээ уус одоо удахгүй амрах гэж байгаас тий. Аха. Одоо энэ 7 хоног дуусчвал ер нь амарна тэгээд. Би түрүү 7 хоног үлээ тэрний түрүү 7 хоногт ч үлээ явж волейбол үзсэн байгаа. Тийм штэ нэрээ. Тэгээд Солонгос ирснээс хойш анх удаа тийм амар том тоглолт үзсэн. Тэгээд амар гоё л юм байлээ. Аргагүй л нэг дэлхийн хүн чинь танал өөр байх юм байна. Батсан байт юм аа. Би болохоор волейбол үзэж хатан би төрс өдөр тэмдэглэжсэн. Яг тэр өдрөө нөхрийнхэн төрс өдөр таарсан. Яг хамт уг нь гоё үзье гэж бодсон боловч тэгээс амжаагүй. За волейболын талаар эхлэх үү? За ямар байсан тоглолт нь? Амар гоё байсан. Юу лээ яг 8-аас эхэллөө 8:30-аас ч үлээ эхэлсэн. Тэгээд яг нэг цаг 30 юм уу 2 цаг болоод басна гэдэг чинь байхгүй юу? Тэгээд яг ингээд нэг одоо метроны яг нэг шугам дээр болж байгаа шүү дээ. За. Тэгээд очсон чинь ингээд бүр амар их хүнтэй заяа бүр амар их. Бас юм дээр том тоглолт юм чинь. Тэр метроны ингээд буудлаас яваасаа ингээд буутал бүр ингээд хүмүүс ингээд багч чагсаад орж байгаа. Тэгээд бүр ингээд яваас нахгуулаад ингээд хүмүүс одоо тэнд ингээд зааварчилгаа ингээд хаашаа яаж явах вэ гэж зохицуулалт хийж байгаа байхгүй юу? Тиймэрхүү юмнууд амар гоё болсон байсан. Тэгээд бид бол миний санджиснаар би бол сууж үзэх тийм тик тавсан гэж бодсон чинь сууж үзэх биш зогсох байсан. Тийм яг урд. Гэхдээ ойрхон зогсож үзэх байсан. Ойрхон зогсно уу нэрээ? Тийм бид яг эрт орсон болохоор жоохон урдуур зогссон. Гэхдээ яг урдуур зогссон ч гэсэн ингээд жоохон намхан бол гарахад хэцүү юм байлээ. За тийх баха. Тэгээ ингээд зогсчоор чинь цаг 30 минут ингээд үлмээгөө өргөж үзэх хэрэг гарсан байгаа. Тэрнээс биш бол гоё хэлсэн л та. Тэгээд яг 8:20 мөрөөс эхлээд 10 гэж тусна. Яг л 10 тусна. Угаас тийх баха. Яг цагтаа л болд юм байл шүү дээ. Манайхан л жоохон санжруулаад идэг болохоос. Тэгээд яг цагтаа дуусаад тэгэл орчдөг юм байлээ. Тэгэл яг тараал. Нэг тарахтаа хүртэл ингээл яг мөгрөө 8 зохион байгуулалтад оруулж маруулаа. Тийм амар гоё. Тэгэхгүй бол нөгөө нэг дэвоны хэрэг шиг юм байна шүү дээ. Тэдэж аим хүмүүс байгаа. Яг тэр хэрэгээс хойшоо ингээд анзаараад зохион байгуулалт болсон тийм. Бүх юмнууд амар тийм юм дэг журамтай болсон юм шиг санагдчих. Тэгээ уусаа амар их хүн амтай болоод тэр юм уу тэгэл ямар нэг юм болонгот амар хүн их цуглардаг. Тийм болохоор тэр болгонд амар сайн байгаа юм шиг санагдсан надад л. Харин уусаа идэх баха. Би нөгөө нэг 100 water bomb үзсэн шүү дээ. Тэгэхэд бас амар гоё юусан. Тэгээд уус шууд дуучтан тэгээд одоо хамгийн сүүлд нь J Parker төгсөж байгаа байхгүй юу? Тэнгүүд шууд ингээд тайзан дээрээсээ за ингээд болгоомжтой яваарай тэг ингээд удаанаар ингээд айгу болгоомжтой яваарай амар хүн байгаа. Яг хүртэл ингээд зам гарах учраас гэж шууд тэр хэлдэм билээ тэр мөрн тэгээд тэр юунаас ослоосоос босон байх гэж бодож байна. Тийм тий. Яг нэг итэвэн биш. Хундаа дээр сүлд Halloween юм зохиогдсон шүү дээ. Зохиогдсон ч зүгээр энэ жилийнх үү? Тийм. Тийм. Урд нь итэвэн дээр болдог байж байгаа тэр хэрэгээс хойшоо итэвэн дээр яг хоо очиход очно гэхдээ нэг хүн очихоо болцсон шүү дээ. Тэгээд хундаа дээр амар хэрдэг болсон. Тэгээд хундаа дээр хүртэл ингээд зохион байгуулалт амар өндөр болцсон байсан. Тий. Тиймээс амар хүн байсан л та. Тэгтээ амар ингээд голоор нь ингээд юу хашлага тавьсан. Тэгээд бүр имлгийнхэн, цагдаагийнхэн бүгд ирсэн. Амар зохион байгуулалттай. Бараг нэг машинуудыг ингээд зохицуулдаг шүү дээ. Яг тэр шиг л хүмүүс ингээд одоо байж тэрийг нэн яваарай гэж амар тэгж үзсэн.
За тэгвэл за өөр чинь өөр тэгээд юу вэ? Өөр энэ хоногт чинь яалаа. Хоногт өөр яасан юм бэ? Энэ хоногт гэжтэй ер нь баг сүүлийн 14 хоног гинэ 14 хоног. Тэг яг өчигдөр би одоо ингэ багийн ажил хийж байгаа байхгүй юу? Тэг яг уу нэг амар ингээд миний хийж байгаа юм нэг амар их юм болоогаагүй заяа. Бид нэр ингээд 8 уулаа. Тэгээд тэр дундаас ингээд 2-2-ороо ингээд юмнууд хувааж авч байгаа байхгүй юу? 3-4 юм хувааж авч байгаа. Тэг би болохоор PPT-г аваад нэг орс охинтой хамт авсан байхгүй юу? Тэг тэр орс охин болохоор нэг үлээ 2 дахь курсих заяа. Тэг би чинь намайг төгсөж байгаа шүү дээ. Тэгээд тэр дээр нэмэгдээд нэг япохон байдаг байхгүй манай. Одоо тэр багт ингээд байгаа 3 гадаад нь бид 3 заяа. Тэнгүүд бусдын солонгосчууд гэсэн үг шүү дээ. Тэгээд яг нэг тиймэрхүү байдалтай юмнуудаа хувааж аваад байжсэн. Тэгээд тэр ингээд тэрийг хуваах явцад ингээд тэр япохон ингэдэг байхгүй юу? Ингээд та хоёр ингээд хоёулахнаа гадаад тийм болохоор ингээд палпио их чинь одоо ингээд палпио ихтгэл гэсэн үг. Тийм ихтгэл тавих чинь ингээд хэцүү байна шүү дээ. Гэсэн ухааны бичиж ингээд орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр нь би за нэрэж тийм юм уу солонгос хүмүүс нь тавиул ингээд өөрөө бас гадаад эцтэй гэж. Үгүй харин тийм. Яа солонгос гэж бодод тийм. Тэгээд би ингээд за бас нэрээ магадгүй мэн гэж бодсон байсан. Тэгээд тэгсэн чинь тэр охин нэг солонгос охин дундуур орж ирээд би хийх гэдэг байхгүй юу? Тэгэхээр за гэд. Тэгээд тэр солонгос охин хийхэр болоод тэгсэн чинь ардаас нэг солонгос залуу би бас хийх үү гэдгсэн чинь тэр япохон дундуур нь орж ирсэн ээ. Үгүй би хий гэж заяа. Тэгээд тэр солонгос бандыг зүгээр ингээд сингүү анцсан заяа тэр япохон. Бүр тэр солонгос залуу зүгээр анигдсан. Хөөр хитээ. Тэгээд тэгсэн чинь тэр орс охин бас ингээд бит хоёр PPT хийхээс өмнө бол ингээд бит хоёр палпи өгчээсэн байхгүй юу? Тэр орс охин бит хоёр. Тэгсэн чинь ингээд тэр орс охиныг бас анингуудаа тэр япохон. За ингээд нэг солонгос охин бит хоёр палпиугаа игээд та нар PPT гээгээд үйлсэн нь одоо ингээд гол засаж янзлахын үйлсэн солонгосчууд нь хийн гэх тэр охин зүгээр битцсэн заяа. Хинээч санаа бодлыг сонсохгүйгээр. Гэтэ ямар сони юу багийн ажил гэж өөрөө амар ахлаад байгаа юм шиг. Багийн ажил бүгдээрээ ярилцаад хийхтэй юм ч тоо. Харин тийм. Тэгээд за окей гэд. Тэгээд болж байгаа байхгүй юу? Биш юм байж гişнэсэн тийм үү? Тэг бичсэн ч өчтөр илүү өчтөр ингээд бас багийн ажил хийгээд би PPT-г нэг солонгос охинтой явуулсан байхгүй юу? За. Солонгос битэр орс охинтой бит хоёр хийгээ явуулсан. Тэгээд тэгсэн чинь тэр охин би ингээд надад фидбек өгөөч ээ. Ингээд миний бит хоёрын хийсэн PPT дээр ингээд өчөх гэдгсэн чинь тэр охин юм бичээг байсан. Тэгээд би үлдсэн ингээд фидбекүүдийг ингээд бүгднийг харж байгаад. Тэгээд ингээд засах юмнуудаа засаад тэгээд ингээд яг бүрэн бүтэн болсноо ингээд дахиад явуулж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр охин ингээд миний хийсэн байсан зурган дээр тэрийг скриншот хийснээ өчтөр ч гэсэн хэлсэн шүү дээ. Энийгээ янзлаач гэсэн ухааны юм бичсэн заяа. Тэгвэл тэг би ингээ гайхаж. Үгүй өчтөр яг энэ хэсгийг энийг явуулаагүй хэрвээ явуулсан бол би харцсан байх хэрэгтэй гэсэн бодол төрнө шүү дээ. Тэгсэн чи юу ч агаагүй заяа. Тэгснэ дараа нь доор нь орж ирснээ. Энийг ингээд эсвэл өөр зургаар солидог ч юм уу? Ямар нэг юм хийгээч. Гэсэн байсан. Тэг би ингээд яг тэрэн дээр нь өчтөр хэлээгүй шүү дээ. Хэлсэн байсан бол хийсэн байх байсан шүү дээ. Гэт биччихсэн чинь манай хамт хийдэг орс охин орж ирснээ. За одоо тэрнээс ихч байхгүй юу тэр япохон. Тэгсэн чинь за өнний за ихчээ гэж бичсэн заяа. Яа тэгэл би бүр тэрнээс амар стресстэй яа гэж бодлоо бүр. Тэр орс охин ч гэсэн уус ингээд мэдж байгаа шүү дээ. Жог ингээд энэ тэгээд зур за шиг гээл өргсөн баха. Тэгэл зазны юмний гэл ингээл өргсөн баг. Тэгснээс ш ингээд арай өөр хүмүүс юм. Тэгээд солонгосчууд танай багийн солонгосчууд юм болохгүй нөө. Хинч юу ч хэлээгүй заяа. Угаасаа хүмүүс нэмдэ за угаас багийн ажил явал гэж бодсон баха угаасаа. Тэгээд би Япон хүмүүс дургуулсан. Үгүй яг бусд нь гайгүй л ахал та гэдэг. Миний ер нь өдөө хүртэл хамт юм хийж ирсэн Япон хүмүүс ер нь л жоохон тийм жоохон бие төвтэй. Ямар сони. Мэдгүй би Япон хүмүүстэй ер нь их амар уулзч үзэж байгаагүй мэнэ гэж. Ер нь урд урдны багийн ажил хийхэд гэсэн Япон хүмүүс байдаг лээсэн л та. Тэгээ жоохон өөрсдөө хороо зүтгэх гэж жоохон ингээд би ингэж гэдэг жоохон тийм зантай юм шиг санагцсан. Тэгвэл тийм байж магадгүй л энэ тийм. Мэдгүй би Япон хүнтэй уулзч үзэж байгааг болохоор сайн мэдгүй л. Орсуудтай л уулзтай. Гэтэ яах вэ? Одоо тэгээд би дахиад одоо тэр ихтгэллэг юу гэх юм бол фокусоо ихтгэл биш байгаа.
фокусо репорт юм да. За тийм ээ. Репорт би ингээд одоо бич гэлдэ манай багийнхан дахиад засаж явуулах хэрэгтэй. Тэгээ би дахиад хийн гэсэн үг гэхгүй юу. Одоо тэгээд өнөөдөр юугаа тавьсан мэт та талбай юугаа тавьсан мэт. Өнөөдөр тавьсан. Яа тэгсэн чинь би өнөөдөр харин олон өглөөсөө сжилтэй байсан юм. Тэгсэн чинь унтчихсан. Би бүр ингэ зүгээр л 3 дахь өдөр гэж бодоод сэрүүлгийг 50 унтсан. Тэгсэн чинь өнөөдөр 4 дахь өдөр байсан. Би ингэ хамгийн амт өглөө сэрүүлгэндээс сэрчээд би бүр сэрүүлгийг хойшлуулад унтаал гэсэн байхгүй юу? За. Тэгээд яг нэг сэрээ харсан чинь каток дээр ингээд баахан манай багийн хүмүүс мэдсэн. Би гахаад энэ ч одоо ямар сони юм бэ? Хар өглөөгөр гэж бодоод дахиад нэг нүдээс игээд ингээ харж байгаа шүү дээ. Яг арай жоохон эрүүлс минь ирээ. Тэгээ харсан чинь яг үндэ би л зүгээр хичээлээ таасан. Яана. Тэр эртмэрс чинь зөвөр үү? Тэгтээ гайгүй хаа. Яг гайгүй л дээ. Тэр нэг манай сургууль ер нь Солонгосын бүх сургууль хаа гэхдээ би сайн мэдэхгүй байна. Нэг биений өмнө ирсний чөлөөгөө сарныг удаа авахгүй юу? Тэгээ би энэ сарынхаа аваагүйсэн. Тэгээ тэр хичээл дээр авч өгсөн. За. Гэтэл би амар гимшиж сэрсэн. Тэгээ штэ угаасаа юу гэсэн бүхэлдэн 3 дахь 4 дахь өдрийг 3 дахь өдөр гэж андуурч сэрнэ. Надад амар хэцүүс. Тэгтээ одоо авах тэгээд гайгүй бол өнгөрсөн бол гайгүй. Харин байгаа. Тэгэл нэг тиймэрхүү. Тэгээд одоо энэ л оног дуусчвал шалгалтууслаа. Амарлаа удахгүй Merry Christmas боллоо. Би энэ 7 хоног нэрээ энэ 7 хоног гэж тий. Сүүлийн 2-7 хоног. Нөхрийнхөө төс өдөр гэж зугаалсан. Тэгээд тэр хаашаа ирсэн гэлээ. Бид тэр нэрээ амар гоё юм. Халуун аршааны газар явсан нэг жоохон ядаргаагаа тайлдаг. Ерөөсөө өдрөөр яг ядаргаа тайлагдсан уу? Үгүй яах вэ ингээд гоё массаж хийсэн байлаас амар гоё байсан байгаа гэж. Тэгэхэд тийм байхгүйсэн. Тэгтээ амар гоёсан. Халуун аршаан ингээд амар гадаа заяа. Гадаа амар хөтөн байгаа шүү дээ. Ингээд тэг ингээ уулны баг бэлд гэх юм уу тэр газар. Тэг ингээд шууд харангууд ингээд цас мастай заяа уул мал те. Тэгээд гадаанаа шууд ингээд усны ховцор шууд шалдан гараад гадаанаа юм халуун аршаантай тийш нь ороод тийшээ ингээ орчоод буцаад ингээ гадаа халахаа үнсэн юм. Бүр ингээ хөтөн тэгээ ингээ салхиж үлгэлгөөд бүр ингээ хөлдөөд бараг хатгаа авсан уу яасан уу. Тэгээд ихтэй гайгүй л хэлээ. Солонгос байгаа хүмүүс явал бас гоё юм. Тэр амар гоё юм байлээ шүү. Тэгээд дотроо саунтай ингээд ер нь залуу хүмүүс амар явчихлээ. Хөгшөө хүмүүс авах гэж би бодсаахгүй. Аршааны газар гэж бодсон чинь залуу хүмүүс амар их байсан. Жохон хүүхдүүд гэхдээ нэг байгаагүй л те. Гэхдээ ер нь жохон байсан. Залуу хүмүүс амар их байсан. Гоё газар илээ тэр. Тэгээд найзтайгаа явбал амар сонирхолтой санагдсан. Тийм бах тий. Тийм амраар чивдэг газар амар их. Тийм. Тэгэл төрсөн өдрөөр нь тэгэл нэг торт үлээлгээл. Тэгэл нэг орой хичээлээ тараад орой шөнийн араар тарсан болохоор тэгэл тортын үлээл хичээл жоохон вайн ууд суугаал юм ярьж байгаа л. Тэгэл унтсан да. Тэгэл манай нөхөр маргааш өрөө найзтайгаа гарсан. Тийм байна. Би өчтөр юм авсан. Тийм. Өчтөр нэг хэвчтэй гамт. Юнсан явсан байхгүй юу? Юнсан явсан. Аха. Тэр нөгөө нэг цахилгаан хэрэгслийн дэлгүүр. Гэх юм уу камер нэг тиймэрхүү зардаг шүү дээ. Тэгээ нөгөө нэг ер нь цахилгаан хэрэгслийн бүхэл юм тэнд байгаа шүү дээ, тий. Тэгээд бит хоёр тийш очиж одоо нөгөө нэг амир хэрэглээд байгаа нэг vintage камерууд байгаа шүү дээ. Тренд болж байгаа. Тийм, тренд болж байгаа. Би одоо яг юу ч хэлсэн юм болоо гэваад. Тренд камернууд байгаа шүү дээ. Тим камер би авъя гэд ер нь аль дээрээс хаш бодоод лсэн шүү дээ. Тэгээд яриа л тийм фильм камер бас авъя гэж ярьж исэн. Тэгээ ер нь зүгээр л ямар нэгэн камер авъя гэсэн бодолтой байсан шүү дээ. Тэгж жагаад өчигдөр бол яг авъя гэсэн бодлого явсан. Тэгээд би жоохон айгу санхүүгийн дэглэмгүй байна. Тэр хүнээс мөнгө зээлэл аваад гэдэг. Нэг талангаа авахаас өмнө өөрч тоосон. Тэгээд та нар бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ. Тэгээд тийшээ яваад камер үзсэн байхгүй юу? Тэгээд бид нэг камер яваагүй заяа. Хамгийн амар бид зүгээр ороод нэг авах зарж байсан байхгүй юу? Тэгээд бол ингээд явж үзчихэж авна шүү дээ. Тэр авъя гэж бодсон бол гэж явах байсан баг. Тэг ахгүй зүгээр сонирхож орсон байна. Тийм. Тэгэхээр хамгийн ихэнд орсон газраас авцсан заяа хамгийн амар нь.
За. Тэгээ ороод хоёр ингээд харж ирсэн яг миний сонирхчихсан камер нүдэнд тусаад. Тэгээд ингээд зураг мөр ингээд нэг 5 6 камер байсан. Тэгээд нээс нэг 3-ын сонгоод бит 3 бит 2. Тэгээд ингээд зураг мураг авч харьцуулж үзэж байгаа. Тэгээд нэг нь бол амар гоё исэн заяа. Нэг нь бол зүгээр ингээд нэг жоохон муу утасны камер авсан юм шиг харагддаг. Нэг голынх нь болохоор миний авсан. Тэгээд хамгийн бүр жоохон дээр үеийнх нь болохоор яг юм нэг дээр үеийн бичлэг хийнгүүт нэг юм бүрсэлцэн шиг юм дундуур нь зураас мараас гардаг. Яг нэг дээр үеийнх гэдэг мэддэгтэй шүү дээ. Яг тийм байсан байхгүй юу? Тийм. Яг албаар тийм өгсөл угаасаа л тэр камерын хэмжээнд л яг тэр. Тийм. Угаасаа ингээд дахиж гарахгүй камерууд шүү дээ. Vintage тийм болохоор яг тийм байсан байхгүй юу? Тэгээ ингээд зураг аваад харсан чинь тэр бүрсгэр нь бас их зураг авъя гэвэл арай жоох муу юм шиг санагдаад. Тэгээд харж байгаа яг голынхаа тавьсан. Гэтэ vintage камер одоо эвдэрчүүл яах вэ? Тэгэл ямар ч хэрэггүй. Засбаа одоо ингээд одоо чиний авсан камер чинь ингээд 7 хоног байж байгаа эвдэрчүүл яах вэ? Тэр газараа буцаад яаж хөө осоо тэгэл за жилжиндээ гэл. Тэр жоохон амархгүй нэг тийм шүү. Тэ гайг баха. Уусаа нэг амир зүгээр л зураг л авна уу гэхээс өөрнийх амир ашиглахгүй юм чи. Тийм. Тэгж утс. Гэтэ яах вэ? Гайгүй байсан л та. Тийм. Хүмүүс бас тиймэрхүү камер авмаар байвал тийшээ явж харуул бас гайгүй юм лээ. Тэгээ зарим тийм тэр намдын мөн шиж байгаа ангил байдаг шүү дээ. Тийм. Тийшээ явуул бас нөгөө хуучин юм зардаг газруудаар айгүй их байдаг гэсэн. Гэтэ яг одоо амир тэрийн л одоогоо болохоор жоохон үнэтэй байж магадгүй гэтгсэн. Гэтэ би сайн явж үзег болох юм мэдгүй л юм л та. Бас нөгөө нэг энд нэг танган манган гэл хуучин юм зардаг газрууд байдаг шүү дээ. Тэднэр дээр бас байсан байхгүй юу? Гэтэ нэг 200,000 вон зан гээд гэхдээ жоохон дээр ингээ жоохон хэрэглэл орт юу ингээд жоохон хуучирсан юу ээ юм бэ балаарад жоохон хуучирсан. За ер нь бол ийм хөл хүнтэй хамт подкаст хийж байгаа шүү. Тэгээд ойлгоорой. Хэрэглэл орсон ч гэх юм бүр толгойд бүр юу бодгоо бисаа юу нь орсон юм бол та чаас юу гэж хэлэх гээд байгаа. Юу нь уулаад миний өмнөөс бүр хичээ тэ энэ камераар авдаг гэсэн бол бүр харагдаж байгаа. За тийм байна. За тэгээд энэ 7 хоног нэг юм бол өнгөрлөө. За. Тэгээд энэ 7 хоногт хоёр яг гол ярих юмтай ярих гэж бодоод ярих юмтай гэсэн. Тий, нэг сэдв барьж аваад ярих гэж бодоод. Тий. Тэр нь юу лээ? Тэр нь бид өөр анх яаж Солонгост ирсэн, хэрхэн яаж ирсэн тэр талаараа ярих гэж бодож байгаа. Тийм угаасаа одоосон л ярих гэж бодоод тэр нь арай эмгэгцтэй юм болов уу гэж бодлоо. За чи эхлэх үү би эхлэх үү? За чи би эхлэе. Дөрүүлж ирснээр би яриа да. За би болохоор 17 онд ирсэн. 17 онд шууд 10 жилээ төгсөөд тэгээд шууд нааш ирсэн. Тэгээд эрэхтэй болохоор алтын төвөөр дамжуулаад тэгээд ирж исэн. Төгсөөл 6 сар төгсөөл 9 сард шууд наашаа ирсэн байгаа. Тэгээд юу ч мэдгүй жоох охин ирж байлаа. Амар олон монголчуудтай сургуульд очсон хөдөөний жижигхэн одоо ер нь баг тэрийг өмнөх хүн дээр хэлжээгүй лөө. Тэгсэн яхаа зүгээр хальт нөгөө нэг сургууль энэ яг тэгснээс ширэл яг тодорхой хэлээгүй тэг ер нь бусааны тийшээгээ жижигхэн сургуульд очиж байсан. Тийм. Гэхдээ би бол анх бол гэтээ ямар газраар зуршил ирсэн санд юм. Ямар үнэхээр санахгүй байна. Ямарсан тий best education гэсэн мэлөө. Нэг тийм шүү. Гэтээ жижигхэн газар дөнгөж ашиглалтанд ороод тийм байжсан. Одоо чиний ирсэн эдулайн нь л биш байсан. Тий тэгээд жижигхэн best education л гэж санагдаад байна. Тэрүүгээр ирж исэн. Тэгээд анх бол амар Солонгосын үндэ амар дургу ирж исэн. Яг л ээж маань Солонгост ер нь цаашдаа очиж байна гэж төлөвлөөд намайг тэгээд за чи ч гэсэн ер нь яв гэд. Тэгжсэн нэгснээс би бол Монголдоо сурыг би хувь сахилгад орё гэж амар боддог гэсэн. Тэгээд даанд тэгээд ээжийн л үгээр явж та тэр үед чинь насан туршаагүй жоох охин байсан болохоор тэгээд ээжийн хийснээр явсан. Тэгтээ тэгэж явах надад амар хэрэггүй санагцсан. Хүн ер нь өөрийнхөө яг нэг дуртай юм талыг явдаг юм шиг санагцсан. Тэгээд жоохон одоо тэгтээ яг нэг харамсаад байгаа ч юм алга. Тэгтээ ер нь Монголдоо гоё сурсан бол гэж боддөө шүү дээ. Яагаад ч юм. Тийм дээ.
Тийм. Гэтэ би ч гэсэн ялгаагүй л тэгэхгүй. Тийм. Битээр тэгтэй амар адилхан. Би болохоор нь штэ. Минийх бүр амар гинтих байсан заяа. Би бүр өөрөө ингээд би явах гэж байгаа илүү гэж бодохоор хэмжээний байсан заяа. Тэгээ ингээд 17 төгсчөөд би бас хууль хөлөх юм уу батлаа хоёр айл нэгэнд орё гэдэг баталсан байхгүй юу? Гэтэ хоёул амар адилхан эргэцээ ингээд орох гэдэг. Тийм, тэгээ би бүр ингээд хамгийн амар нь ингээд 12 дугаар ангид орсноос хойш ингээд нийгмээр ингээд юунд яваад юу гэдэг лээ. Дугуулсан тавтлага аваад тийм тавтлага аваад нийл нийгэм англи мэлээр тавтлага аваад бүтэн жил тгийж явсан. Тэгээд тэгсэн чинь сургуульд орж чадаагүй. Тэгээд одоо яах вэ гэж бодож байгаа хүмүүнлэг мобис хоёрлоо материалын ингээд ийшээ оноогоор ингээд бүртгүүлдэг штэ. Тэгээ бүртгүүлдэг байхгүй юу? Тэгээдсэн чинь хүмүүнлэгийн сэтгэл зүйч эрх зүй жилөөний тийм хосолсон ангис байхгүй юу? Тэгээ тэр нь тэнцсэн байхгүй юу? Тэгээд тийш орох гэсэн чинь манай өвөө намайг чи улсын сургууль биш бол хувийн сургуульд ороод дэмэдээ. Тэр үед яг гэж боддог гэсэн тий. Тэгээд би за тэгвэл мобис руу орчих гээд. За мобис багшлах. Яа багшлаар хүн биш тхөө. Нэг юу хаад багшсан юм. Оо за. Тэгээд би би ингээд мобис нэг юу хаад багшаа ингээд орчих гэсэн чинь манай өө. Тэгээд чи бид хоёрын багшлан ч гэж юу аах вэ гэж заяа. Тэгээд яг нөгөө нэг Blue Sky жилийн хаана лээ тэр нөгөө нэг боловсролын үзэсгэлэн худалдаач илүү нэг юм. За бүх сургуулиудын нээлттэй юм болдог. Тийм болдог гэсэн шүү дээ. Тэгээд тэн дээр очиод ингээд судлаад явж исэн чинь яг идеолайн гарч ирж тараад. Тэгээд одоо би чинь нэлээд сүүл тэрийг судалж эхэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд одоо ер нь сүүлийн эсэлтүүд аваад дуусж байгаа. Тэгээд өвөөтэй очиод уулзсан чи яг манай сургууль. Тэгээд дээрээс нь дандаа жоохон хол сургуулиуд үлдсэн байхгүй юу. Тэгээд манай өвөө одоо ер нь сөүл нь төвөн юм чинь. Төвдөө байсан дээр хаа. Тэгээд чи угаасаа цааштай байх юм чинь арай зэрэглэлтэйгээр сургуульд орсон дээр хаа гэд. Хэрвээ өвөө тэгж хэлээгөөс бол би зүгээр нэг жижиг сургуульд орсон л явж л байх гэсэн лах л та. Тэгээд ингээд виз мэз бүх юмудаа болгоод тэгээд виз гарааг байхад онгоцныхон тикетийг авсан заяа. Нөө оюутны хөнгөлөлтөнд ороход. Тэгээд виз мэз ингээд тикет микет авчаад тэгээд миний визний хариу гараагүй. Гэтэ маргааш нисгэрээс байхгүй юу? Аха. Яа. Заяа. Тэгээ би үеэл тагаа хоёлаа ингээд дэмбитний явчихсан хгүй Монголд. Тэгсэн чинь хэдүүл айнаас залгаад хүй виз чинь гарсан шүү. Маргааш өглөөний хэдийн онгоц ч үлээ нэг тийм юм хэлээ заяа. Тэгээ би насан туршигөөс ахгүй тэр үеч чинь. Тэгсэн чинь намайг батлан давах хүн хэрэгтэй. Тэгсэн чинь надад батлан давах байхгүй заяа. Яа тэгдэж штэ. Тэгээ би бүр яах вэ гэд ингээд байжсэн чинь яг тэр зуучилж өгсөн ихч нэг юм хүн байгаа. Чи дэ залгаа асууж хаа. Хэрэв болно гэх юм бол тэр хүнийх дээр ингээд надад бичгээр юмнаа болохоор би чамд өгчий. Тэгээд чи өөрөө натруудаар батлуулаад тэгээд болгочих гэдэг байхгүй юу. Тэгээд би заа гэд. Тэгээд ямар ч нөгөө хүн маань тэгж явахаар болоод зөвшөөрөөд тэгээд натруудаар батлуулаад тэгээд би Монголд ингээд юу ч бэлдээгүй заяа. Зүгээр л байжгаад гинт маргаашны хуралцаа. Тэгээд ерөөсөө юм нэр юм бэлдээгүй юм уу? Юу ч бэлдээгүй. Тэгээд би зүгээр ингээд заавал ирж байгаа юм. шүүгэндээс хувцсуудаа аваад Гэтэ ах их ч урьж байсан болохоор нэг тийм тэгээд яг ирэхэд манай ах ч хоёр байсан болохоор тэгээд санаадаа болтгоо. Тийм тэгээд надад ингээ хамт ирсэн бүх хүмүүс ингээл бүр ачаан хэтрэл заяа. Тэгээд дээрс нь ингээл гар ачаа гэл амар их юм барьсан. Тэгсэн чинь би зүгээр л ганцхан чимдаам. Чимдаам дотор ингээ хувцснаас үргэлж явахгүй заяа. Бүр хоосон. Тэгээд 100 байсан болохоор дандаа 100-ны хувцснууд. Тэгэл им жижигхэн өөрөвч үрсэн заяа. Тэгэл ирчихсэн. Үгүй би нэр юу байсан шүү дээ. Яг ингээд нөгөө нэг нисгээд бид нар ингээд бүгдээр байгаа штэ. Тэгсэн чи би манай сургуульд амар нөгөө жоохон жижигхэн сургуулийн төв байсан болохоор чи надад хэлээгүй заяа. Ингээд насан турш хүүхдүүд нөгөө батлан даалтаар авч явдаг хэлээгүй. Тэгээ яг ингээд нисгээд ингээд манай гэрийнхэн бүгд явсан зай намайг одоо ингээд л орж байгаа юм чи ингээд. Тэгээ яг ороод ингээд шалгуулсан чи насан туршиг штэ батлан даалт нөгөө хийж байгаа хүн хаана ингээд. Тэгээ бүр гайхаад тэгсэн чин сургалтынхын төвийн ингээд ихч нэрэнхтэй. Яна нэр ийм юм гаргадаг гэсэн би мартчих. Одоо ингээд яваагаадуудад ингээд хэлчих гээд. Тэгээ эндээсээ ингээд харж агаад насан туршсан нэг хүнээс гуйчих гээд. Тэгээ бид нар бүр ингээд насан туршиг 4 5 хүүхдээсэн заяа. Тэгээ бид нар бүр ингээд сандраад ямар олол байсан тий. Тэгээ бүр буцаж гараад тэгээ тэр хоёр багш явж байгаа хгүй бид нарыг авч явж байгаа. Тэний багшийнхаа машинд суугаад тэгээ тэнцээ байсан нэг 99 оны охины
юунд батлан даалтаар бид нар гараад тэгээд яг буцаад экстер авсан чинь манай ингээд онгоц хүн оруулахгүй гэ хаал гаацсан зэ нисгэлдээд тэгээд бид нар яана гэж сандраад тэгсэн чинь нөгөө нэг ихч маань очиод ингээд хэлээ гуйгаад ингээд 5 хүүхд үлдсэн юм аа ингээд бид нар ингээд хамт явж байгаа ачаа мачаа бүгдийг нөхцөн гээд тэгэл гэсэн чинь за одоо тэгвэл хурданггүй ингээд хаалга наацсан гэж одоо гэс хэлчихгээд тэгээ бид нарыг ингээд атсан чинь хаалганд буцаагаад ингээд нэгээ бид нарыг оруулсан шүү дээ ёо тэгээд үлдчихсэн юм шиг байна. үлдчихсэн заяа тэг бид гэтээ дотор амир үлдчихсэн гэж бодсон. Яг тэр мэдрэмж амиртай ингээд онцгой бодол руу ороод. Тэг амир юугүйсэн ингээд яг хоо тэр үед ингээд аав энтрээс салвал тэ за баяр тамиртай гэж яаж гисэн яг ингээд солонгост буух мэдрэмж бүр амир сонирмсан. Би чи яг 9 сард нөгөө Монголд амир хүүт орсон. Айгу цуцаан хувцастай. Тэгэл солонгост буусан чи пүг гээл хүмүүс нь шалтай амир халуун байсан тийм амир ингээд вакуум орчинд орж байгаа юм шиг зөө пүг гээл яг нэг тийм амир халуун. Тэгэл бүр ямар амар халуун юм бэ гэл тэгэл ингээл автобусын цугаал цонхоор хараад ямар гоё газар вэ гэлцээ. Ерөөс нүдэндээ итгэхгүй. Тийм тэгэл дотор байранд орсон чинь бүр амар гоё. Яг тэгжсэн шүү дээ. Анх бүр тэгж бараг үлдэн ялтчихлаа. Тийм тэр үедээ тэр бас сургалтын төвийн бас амар хариуцлагагүй хайсан. Тэгээ дараа нэрээ сонссон чи Идулайнаас баахан хүүхдүүдийн виз мэд гараагүй гэдээ асуудал гараад тийм дараагийн эрэлтийн хүүхдүүд тэгж ярьцгаагаад айгүй хүүхдүүд гараагүй Идулайн уу? Идулайн. Тэгээд Идулайны хүмүүс амар худлаа юм байна гэдэг. Гэтэ Идулайн чи Монголд байгаа баг хамгийн том нь өстэй онь. Тийм эсвэл томорсон байсан хаа. Тэгсэн тэр үед нэг дөнгөж баг хамтдаа л дөнгөж л хөгжижсэн байсан. Тэгээ сургууль сонгох гэсэн чи амар тэнэг манайх нөө жижигхэн газар л байсан юм байл л да би сайн явж үзээгүй. Тэгсэн чинь том сургуулиуд байхгүй. Дандаа юм захын жижигхэн амар. Тэгээ үний тэр үед чинь аль жижиг аль том юм мэдээгүй. Тэнгүүдээ нөгөө хүмүүс нь тайлбарлалтаа энэ одоо ингээ шинэ хот хөгжиж байгаа хот гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чи мэдээж шинэ хот хөгжиж байгааг хэр чинь манай аав ээж ч гэсэндээ энэ гоё юм байна гэд тэгэж штэ. Тэгээд ингээ шууд бүртгүүлсэн чинь очисон чинь зөвөр яг үнэндээ бүр сумын сургууль байсан. Тэгэл заа гэл. Тэгээ манай сургууль бараг солонгос оюутан байдгүй. Дандаа гадаад сүмийн сургууль байсан. Дандаа Вьетнам, Хятад. Вьетнамууд аа. Одоо хүртэл оюутан зөндөө үстэй. Одоо байдаг. Гэхдээ ер нь солонгосчуудыг авдаг юм шиг л. Одоо хүртэл үү? Тий, одоо нэг сүртэй. Гоо тэр чинь нөө жижигхэн газар болохоор тэгэл оюутангууд нь бараг ингээд Сөүл рүүгээ орох гээд. Тэгдэл юм шиг байна. Дандаа ингээд магадгүй энэ тий. Гадаад оюутан амар ихтэй. Тийм сургууль байдаг. Гэхдээ маань сургууль бол надад бол үнэхээр хогийн сургууль гэж бодогдсон. Уучлаарай. Гэхдээ айгүй муухай сургууль байсан. Тийм ээ. Тэгээ ер нь бол Сөүл рүүгээ төгчөөсөн дээр шүү гэж хэлье. Сөүлд ч гоё л доо. Тий. Сөүл рүүгээ тэг ядаж метро явдаг газарт нь. Тийм. Тэгэхгүй бол бүр метроч явахгүй тийм байлаа жоохон хэцүү юм бэлээ. Тийм байсан. Тэг анх ирээд шууд дотор байр норсон шүү дээ. Тий шууд дотор байрнасан. Манай дотор байр гэхдээ нэг хүүхдүүд амар хитцсэн. Нэг юм апартны нэг орцыг ингээд бүгдийн түрээслээд тэгээд бид нөр ингээд нэг одоо 3 өрөө байранд зургуул амьдэрдэг гэсэн үг байхгүй юу? 2-2-ороо тийм 2-2-ороо ингээд нэг өрөөнд ингээд амьдраад тэгээд том мөрөмөртэй яг л байр шиг тийм газар амьдарчсэн. Тэгээд яванда яг сургуулийнхаа дотор байранд орсон. Тийм тэр байр маань амар гоё тухтайсан. Тэгтээ даанч сүнстэй байсан. Тэрийг дараа нь ярина. Амар сүнстэй байр гэдэг гэсэн. Би болохоор нэг ирээд ах ч хоёр дээр бараг 6 сар 9 сар 9-ээрээ хүрээгүй нэг 6 сар. Таны сургууль чинь тэгтээ шууд дотор барилга ормор гэж хэлээгүй юу? Эхний хэдэн сар чи ихтэй төлбөр өгөөгүй юу? Дотор барилга? Үгүй. Тэгээ та сургууль дотор бариад юм уу? Бага штэ. Тийм. Манайх чинь нэлийн амар том дотор штэ. Тийм үү? Сургуулийнхаа хажуудалд тэгээд тусдаа наашаага бас яваад яг юм орон сууж дотор барьмаар бас баа. Тэгэхээр зөвхөн солонгосчууд биш гадаад оюутан хүртэл байгаа шүү дээ. Одоо манай тэнхмийн оюутан солонгос гадаадгүй дотор барьна гэдэг хүмүүс юм болон мэт юм шиг. Гэтэ яг нэг 3 сар тутам улирал тутам солигдож явдаг. Тэгээ олон дээдлэн 6 сар ч гэлүү. Тэрнээс илүү байж болтгүй гэдэг. Гэтэ яг яадсан болсон юм гэдэггүй лээ. Тэгэл Инчонд анх ирээд Инчонд ах ч хоёрын доо байж агаад. Тэгээд нэг хэлний бэлтгэлийнхаа левел 3 муртаа ороод ч юм уу. Тэндээс хойш яг ганцаар амьдарч эхэлсэн. Ганцаар амьдрах амар гоё нэгтэй хэцүү. Гэтэ нэг бодлын гоё тий амар. Окей, гэтэ нэг гоё санагдав.
би яг ганцаараа амьдраагүй хүнтэй амьдарч байсан байхгүй юу. Яаж ганцаараа танихгүй сургуулийнхаа нэг охинтой хамт охин ихч гэхгүй. Нөгөө чи та гэдэг шиг л. Охин ихч. Яа, тэгээд хамт орж эхэлж ийсэн. Гэтэ бүр яг ганцаар амьдрсан одоо л эцтэй ба. Тэгээ одоо л ганцаар амьдарч. Гэтэ дандаа л ганцаар амьдраад одоо 2 сард жил болох чи. Би яг хэлний хэлтгэлтэй ганцаар амьдарч байсан. Ганцаар нэртэй нэг найз манд байнга гарчдаг байсан юм аа. Тэгэл ганцаараа амьдрмаар гэж явж байгаа л тэгэл хүнтэй суудсан. Тэгвэл яг жинхэнэ ганцаараа амьдрахыг одоо л мэдэрч байна да. Тэгтээ гоё штэ. Ингээд аюу амар байт юм аа. Гэрийнхэнтэйгээ байж махарч хэцүү штэ. Тэрийг угаасангүй, энийгээ ингэсэнгүй ганцаараа бол заас угаасан ч ялаа, байсан ч ялаа. Нэг тиймэрхүү юм дээр аюу амар санагдав. Надаас өөр хүн манай гэрт ирэхгүй юм чинь гэсэн бодолтой амьдрал. Тий. Тэгэд амар эд штэ. Тийм болж тийм шүү байна. Үе тэр нэрээ ерөнхийлөгч нэрээ бууцсан л штэ. Өчтөр метронд явж байсан ахгүй би. Тэгсэн чинь бууцсан гэсэн. Энэ дээ? Бууцсан юм уу? Үгүй хин мис штэ. Мис битэр өчтөр юу яасан ахгүй метронд явж байсан ахгүй юу? Тэгсэн чинь мис шууд. Үе ерөнхийлөгч ногцорсон байна штэ гээд. Тэг тийм үү гэдгсэн чинь тийм миний мэдээлэл гарчих гээд. Тэгсэн чинь ногцорсон байна гэсэн. Тэнгүүдээ прокурорын газраас ингээд би л сүүл тэрийг сонссон. Мэдгүй бид тэр ихтэй Монгол юу яасан шүү. Монголчууд барьцгүй шүү. Тэгээ би ашгүй дээ. Гэтэ үндэ нэг ерөнхийлөгч юм жаа хэцүү штэ ёо. Миний сүүлд олж сонссноор болохоор байна штэ. Өчтөр уржигдэр ч юм уу 2 өдрийн өмнө зүгээр хэлээр гарахыг хориглосон байсан. Тэгвэл битээр чинь өчигдөр штэ. Өчигдөр ариугүй хаа. Ари болоогүй гах. Харин тийм ууш халаацгаа. Зүгээр хэлээр гарахыг хориглосон манай монголчууд жоохон яатсан болоо тэгээд магадгүй тийм ямар ч мэдэн дээр бол тийм буугаагүй. Перу басан бол өнөөдөр багш хэлсэн. Буу юм болж байгаа л би бас харин гайхаад солонгос юм өндөр ерөөсө гарахгүй. Харин тийм манайхаа гэдгсэн чинь бүр ямар сэн да. Ингээд яг тэр өдөр ингээд мэдээлэл гаргаал нэг юм болсон шүү дээ. Тэгэхэд чинь баг ингээд дайн эхлүүлэгчийн тухайн юм яриадсан байхгүй юу? Гэтэ яг хуу жоохон адилхан байж магадгүй л те. Гэтэ бас арайч тийм бүр байгаагүй байхгүй юу? Тэгээд яг хэд хоногийн өчтөр илүү уржигдэр яг бараг Солонгос улсад түүхэндээ анх удаа бараг ерөнхийлөгчдөө гадаад хэлний хориг тавиулсан ерөнхийлөгч болсон заяа. Тэр угаасаа аим. Бараг од олох гэж албаар тийм байсан шүү. Нүүн түүхэнд бичигдэх гэдэг. Тэгээд тэгсэн чинь манай нэг улс төрийн харилцааны багш байдаг байхгүй юу? Тэгээд ер нь л жоох юм өөрийн гэсэн нэг тийм амар юутай юм югмэр ч юм дээ. Ямар ч нэг тийм хүн байлээ. Бодолтой гэж юу? Тийм. Яг бүгдээ л үтэл бодолтой байгаа л та. Юу тийм юу тийм жоох юм жоохон хурц яриатай гэх юм уу? Жоохон тиймэрхүү байхгүй юу? Шудраг хүн юм болов. За мэдхгүй за. За ямар ч тийм зорилготой гэсэн чинь хараа тэр ерөнхийлөгчөөгөө энэ өстой Солонгос одоо монголоор орчуулах юм бол өстой мэдрэл муутай юм шиг өдөр шөнөгүй архиугаа согтуу толгой царайлчаад байгаа юм. Согтуудаа баг дайны юу гаргачаад хийцээ. Яа, бүр тахтаа. Тэгэл тэрийн сонсол. Угаасаа ийм байдалтай болсон. Гэтэ удахгүй буухах уу? Угаасаа буухах уу? Нар тэрэгт амар юу яж байгаа шүү дээ. Үзээд ч та баг. Тэр нөгөө нэг рилс явуулсан шүү дээ. Нөгөө нэг юм хөшөөр юм тоглоом шиг юм эсэ ерөнхийлөгч би чамраа явуулсан. Нөгөө гараа өсгөөс нөө. Готлоо тайлсан дөрний цохоод идэгсэн нөөрлөнтэй. Гэтэ манай монголчууд тэр бүрийг амар шивэрж тэнэс. Гэтэ амар лагч гисэж байгаа. Нэр мундаг. Юу гэдгснээ бас нэг рилс үзсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Русэн штэ Blackpink-ийн тэрний нөгөө нэг Apata гэдэг даа штэ. Тэрний яг зүр ингээд дуу оруулаад тэгээ ерөнхийлөгч гадаад ингээд жагсаж байгаа хүмүүсийн юм зүр эвлүүлсэн заяа. Гэсэн чинь яг тоглолт үзэж байгаа юм шиг гоё жагсан чинь тэгээд ахаа. Тим юм яваадсэн штэ. Тэгээд энэ угаасаа л гоё 50 жагсаалыг айгүй гоё хийдэг болсон шүү. Гоё жагсаж. Тэгээд тэрийгээ ингээд нөгөө хүмүүс амраас ингээд гоё юу яадаг дэмждэг. Ингээд хүүтэн бахад хатбэг өгдөг ч юм уу те. Ингээд тиймэрхүү юмар аим гоё дэмждэг. Манай Монголд гэсэн чинь юу хөвчлээд байгаа. Одоо ч жигсэн сурж байгаа ах уу. Одоо ч жагсаж байгаа. Тэгтээ бас амар хэцүү жагсдаг ч шууд өөрийгөө шатааж матаад тэр бол тэгтээ бас арай л болохгүй. Тэг яг угаасаа тэгээд илэрхийлж байгаа ганц зам нь л тэрээс нь лахтаа хүрэх.
Магадгүй тийм л. Тэрнээс Өө би нэр их мэдгүй. би анх би нэг хөвгчлөлтэй юм байдаг л да. Анх нөгөө нэг би нэг утасны хилээлтгэл хата ерөөс их баг хэл мэдгүй шүү дээ. Утасны газар ажилладаг гэж бод урталт нэг юм ажиж цогтойгоос аахгүй юу. Тэгээ тэр нь миний нэг ингээ програм болохоо ячаад бид тэр хүнээс гуйж байгаа байхгүй. Тэгээ мэдхгүй шууд нөө ажиши гэж дуудгийн чогиё ч юм уу те өөй гэж дуудгийг мэдхгүй шууд нөө кинонд гардаг шиг упа гэж дуудаад. Тэгээ бүр чи нөгөө нэг ингээд ахын бүр нүүр нь улаагаад бүр ингээ бүх юм нь улаагаад надраа харж байгаа. Тэгээ маргаашнаас нь тэр байрнаас болоод үгүй. Ихтэй нупа ажишин трэмэр сонин заяа. Би одоогийн байдлаар хэнийг ч упа гэж дуудаж үзег байгаа. Үгүй упа гэдэг нь төрсөн би бол төрсөн ахаа юм уу эсвэл бүр үнэхээр дотно. Гэтэ ингээд солонгосчууд гэсэн ингээд зүгээр л одоо сомбэ байж болно шүү дээ. Одоо биднээс арай насаар ах хүмүүс аа шүү дээ. Тэрийг өөртөл зүгээр упа гэж дуудчихдаг заяа. Одоо ингээд дотно өөрт нь дотно санагдахаар тэгдэм болов. Би би бол тэгж боддог. Тэгснээс яг хайртай үнэ бол яг упа. Тэг хайртай үнэ бол дууддаг л та. Гэтэ харин упа гэж дуудах юм. Би бас тэрийг ойлгоогүй. Тэгээ зүгээр зарим хүмүүс нь ажиши гिचэр нөгөөд нь уурлаа. Би ажиши биш гэж эмдгээ яг юу гэж дуудах юм мэддэггүй. Одоо хүртэл мэддэггүй. Өөрсөсний хэрэгтүүнтэй харьцах хэрэг гардаг болохоор тий. Они нүнаа гална. Нүнаа мүнаа они мэний зүгээр яг уу нэг нас басаа мэдлцээг үед зүгээр нэрээр нь дуудаал явчихчих шүү. Тэгээ эсвэл ажил дээр бол тэгэл ажлынхаа нөгөө нэг юуны дарга маргийнхаа юугаар тийм тэр өмөрөө дуудаа явчихдаг болохоор мөрөдөг шүү. Тэг жоохон их жоохон хөвшин хүмүүс ажиж биш самчуу мамчуу гэж дуудаа. Тийм үү. Тийм шүү дээ танай ажил самчуу гэдэг. Ажиши хэрэг гэхдээ бас жоохон муухай сонсогддог. Ажиши бас жоохон муухай. Муухай танихгүй үнийг л ажиши гэл. Тэр танихгүй нэг гэсэн ажиши гэх. Ажиши гэхгүй л муухай аашлаад ажуу маань тэр жоохон сонио. Тийм тий. Яг уу гэрэл дуудахаас зүгээр аргагүй дээ. Тэгтээ танихгүй хүмүүсийг л дуудаж чадахгүй юм да. Юугаа сайн. Солонгос төдий олон жил амьдрахтаа амнаасаа нэг ч упа гэдэг. Одоо айгүй олон хэрэглээд баг шүү. Би болохоор л зөв нэг кинон дээр нэг ганц упа гэж дуудах гэж боо юм бол надад упагийн хэлжээ штэ гэж би. Эврээрээ. Тэгэл тэрнээс олж бөөн л юм болоод байгаа шүү штэ. Тэгэд ерөнхийлөгч нь уусаа буучвал амар амрах биднэрт ч гэсэн гадаад оюутангуудтай амар болох байх. Тэгээд энэ нэг юу гол нь ингээд одоо энэ ерөнхийлөгч ингээд гарч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ ерөнхийлөгч болохоор ингээд ер нь бараг 100% юм Японы талын хүн. Одоо ингээд Япон Солонгос хоёр чинь ингээд хоорондоо жоохон тийм шүү дээ. Яг ярих юм бол. Тэгээд одоо энэ ерөнхийлөгч нь жоохон Япон талтай хүн заяа. Тэгээд хэрвээ энэ ерөнхийлөгч буугаад ингээд огцроод буучих юм бол дараагийн гарах ерөнхийлөгч нь энээс ингээд эсрэгээрээ Солонгос одоо Япон талын хүн биш гэсэн үг байхгүй юу? Солонгос яг үндэсрэх хүн. Тийм. Тийм болохоор одоо ингээд энэ ерөнхийлөгч бас буух юу нь Японд бас амар хамааралтай болсон гэсэн. Гэтэ яваасаа энэ талаар Японы гэх юм бол тэр золбоо тийм юм гэж зөндөө юм хийцэн мөлий. Тэр үнийг бол тийм үзсэн. Тэгээ за одоо ингээ ерөнхийлөгч одоо яах вэ? Энэнгүүр хэлэхэд золбоо TV дургүй. Би бол яах вэ зурчлаг. Би ерөөсөө болсон явдаггүй дуртай. Тэгснээс ал нэг яг хувь хүнийхэн талаас л нэг дэмждэггүй. Яг уу эхнэрээс нь салахтал жоохон хов болгож үзсэн. Тийм тий. Дагж багцтай. Муухай. Нөө бихтэй эхнэрээсээ салсан ч үгүй шээ. Эхнэрийнх нь хэрүүл болсон ч би дагаагүй. Би тэрэн дээр жоохон үнэнч байр суртай байдаг хүн аавнаас. Тэгэд нэрээ нөгөө нэг гадаад ютубер энэ ч нөгөө нэг амир Солонгос улсыг жоохон доромжлоод тийм болсон лээ. Тэгээд хоёр Солонгос улс цуцсан гэсэн. Тэгээд сайн юм шиг лээ. Бид нар зүгээр залбаа ТV-ийн юм хальт би нөгөө маа нөхөр сонсон. За. Биш ээ. Хаанаас сонслоо. Ямарсан залбаа ТV-ийн сонсохгүй тэгсэн чинь нөгөө нэг Япончуудад дарлагдчихсэн. Японы элчин сайдын урд нэг тийм хөшөөд юм байл та нөгөө нэг эмэгтэйчүүд нь ингээд юм. Тий боол мол байсан шүү дээ. Тийм үеийн тийм хөшөө байсан. Тэрэн дээр очсноо ингээд амар доромжуулж бичлэг хийж мэйгээд урд нь бүр тверк энтер хийж мэйсэн. Яна за. Тийм тэгсэн чинь тэрнээс болоод Солонгос хүмүүс жоохон тийм байгаа. Тэгээ дээрэс нь
2 солонгос залуу зодсон тийм хэрэг гарсан гэсэн. Тэгээд тэр залууг бод мэдгүй солонгостойгоо маш хоригдсон юм ясны тиймэрхүү юм байгаа юм шиг байна лээ. Тийм хэрэг гарсан байлээ. Тэр тэгтээ арай л муухайсан ингээд тэгээ YouTube руу ороод би хүний муу дуртай тэгээ ороод гэсэн чи YouTube нүгээ шууд YouTube-с бандаад байх болгоцсон. Амрын тий. Тэгээ тэр уус тэгж болохгүй л дээ. Гэснээ яасан ингээд дандаа хараал хэлээ заяа. Мөн ингээд гейминг ингээд амар. Гэснээ ингээд яс буус ингээд бүжгэлээд мөхнөөс нь бацсан хүмүүсээ темпер тэр хөшөө штэ тэр чинь. Имхтэй ингээд сууц охины хөшөө тийм мэрдэ тэгсэн байлээ. Тэгээд нэг тиймэрхүү хэрэг гарсан байсан. Би ч солонгос амарч хөө. За амар юм биш заяа. Энэ зүгээр их манай хичээл дээр орсон маань би ч нөгөө нэг медиагаар сурж байгаа шүү дээ. Тэгээд тэр хичээл дээр ярьсан юм баггүй юу? За. Одоо бид нар ингээд гэтээ нэг хүмүүс мэдчихэж магадгүй заяа. Гэтээ би яагаад чи миний амар сүлд мэдсэн. За, сүлд мэд. Би нэг түрүү жил өмнө одоо энэ үлрэлийн өмнөх үлрэлийн хичээл дээр мэдсэн байсан баггүй юу? За. Тэгсэн чинь ингээд Facebook, Instagram, Facebook сайн мэдгүй л л гэхдээ Instagram, TikTok гэд ер нь эднэр байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд одоо биднэрт үзүүлж байгаа юмыг тэгээд одоо ард нь ингээд тэрийг шүүж байгаа ингээд AI байгаа шүү дээ. Одоо биднэрт ёс бус ч юм уу эсвэл нэг аллаг маллаг тэгээд ингээд хүчирхийлэлтэй тиймэрхүү юмуд ингээд цаанаас нь AI ингээд одоо AI одоо тэрийг ингээд юг одоо монголоор таниулсан байгаа шүү дээ. Иймэрхүү юмнуудыг оруулж болохгүй гэд. Тэнгүүт AI тэр болгоныг ингээд үзээд тэр болгоныг ингээд устгаж идэг гинэ. Ер нь бол ингээд бидний өмнөөс тэрийг шүүгээд биднэрт аль болох тийм үзүүлэхгүй гэд ингээд тэр алгоритм нь ингээд явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт AI танихгүй бас тийм юмнууд амар их орж ирдэг гинэ ингээд. Тийм одоо цахим сүлжээнд. Тэгээд гисэн чинь тэр AI-ийн тань чадахгүй байгаа юмнуудыг хүмүүс цагийн ажил хийж тэрийг үзэж тэрийг ингэж устгадаг заяа. Тэгээ одоо ингэж ягаад энэ амар ингэ асуудал болоод ягаад ингэ одоо амар гарч ирээд байгаа вэ гэсэн чинь одоо тим юм хийж байгаа хүмүүсийн авдаг цалин амар бага. Тэгээд одоо хагсын одоо оюутнууд сурагчид ингэж тэр ажил руу амар их ороод байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр ингэж аллаг нөө ингэж амар хүн алж малж байгаа бичлэг үүдэн штэ. Тийм нэг Америк охин. Тийм. Тиймэрхүү юмнуудыг тэр хүмүүс үзээд устгадаг болохоор тэгээд ингээд бараг өдөрт 10 хэдэн цаг 20 цаг ингээд ер нь бол байнгын ажиллаж идэг заяа. Тийм болохоор ингээд тийм юм үзээр агаад ийм одоо сэтгэл готролд ороод ингээд тийм юмд амар нөлөөлж байгаа. Тэгээд цаашлаад тийм хүмүүс ингээд амиа орлох магадлал нэх болж байгаа. Тэгээд дээрэс нь амар бага цалин авдаг, амар олон цагаар ажилладаг гэд одоо амар асуудал болж байгаа гэсэн. Амар асуудал болохоос илүү зүгээр ер нь яг ажлын мүлжлэг юу гэдэг вүлээ? Ажил одоо ингээд бага цалин өгөөд ажиллаулдаг шүү дээ. Бэлгийн мүлжлэг гэдэг шиг. Би бүр энэ хүний царайлуу хараад иш яг юу гээл хэлэх гэж байгаа болоо. Ажлын мүлжлэг тэ нэг тиймэрхүү гээд шүү дээ. Тим юм болоод байгаа гинэ. Тэгээ би тэрийг ингээд сонсчоод нэрэл тэрийг бат гэж хяндаг хүн байхгүй бол нэрээ тийм шүү дээ. Юу ч бол юу ч гарч ирэх юм байна даа л гэж. Тийм. Тэгэл янз янз зэмшлэг үүдтэй Facebook мөхтөр. Тэгэл ороод нөгөөтийн шеэрлээл тийм. Тэр болгоныг гэтээ амар агаас тэр болгоныг үзэж устгаж ийн гэхээр ч тийм. Бүр амар бичлэг байна. Би л тэр Америк охины дээр толгойд цэцлүүлж байгаа бичлэг үзсэн. Гэсэн чи бүр амар байсан. Яа бүр тэгээ бас яагаад те би чамд хэлжсэн чинь нэг хоёр охин ингээд нэмэх 18 бичлэг хийнгүүтээ би энэ рүү бөөлж мөлжөд бас идэж мэдээд би чамд хэлжсэн шүү дээ. Тэр миний хүртэл сонсож ингээд тийм тэр би тэрийг үзчихсэн аахгүй яжил заяа. Үгүй тэр чинь нөө жоохон байсан тэгэл найзсан аваад үзэл та юу юм уу ингээд гэсэн. Гэхдээ Монголд 10 жил тийм их аваад үзсэн. Тэгээ үзсэндээ би бүр айр харсан амар муухай нэстэ oh my god юу үзчихвэл гэж үзсэн за бүр ингээд хүний хизээж бодож сэтгэх хэрэгүүд юм амар заваа юмыг тэр хоёр хийж байгаа. Тэр мэрийг бол угаасаа одоо AI гэхдээ угаасаа хичнээн ажиллаж байгаа гэсэн тэрний ачааллыг дийлэхгүй байгаа болохоор хүмүүс цагийн ажиллаар авч байгаа. Гэтэ тийм хүмүүс амар их байдаг гэсэн. Зөндөө авах уу. Тэгэл тийм одоо тэгээд бүр хөгжсөн Telegram-аар шууд ингээд room нэгээл
групп нэгээл тэгэл тэн дотор ингээл үзэж байгаа. Telegram бас амар юм шүү тий. Тийм, тэгээд Telegram чинь устдах чи надад хэлжсэн шүү дээ. Устчаараа мэдээлэл тийм мэдээлэл төгөө. Одоо яасан юм бол ч гэсэн тэгдэггүй. Одоо эсэр өөр болсон байж магадгүй. Telegram ашигладаг болохоор. Тэ ашигладаг. Юу нь ашигладаг би кино үзэх гэж баар ашиглахгүй гэхдээ тэгээ нөгөө нэг ажил мэргэжлийн групп зэрэг байдаг болохоос шүү дээ нэг ашигладаг. Тийм байна. Өөр юу байлаа. Өөр чинь одоо тэгэл зөндөөл юм байна дөө. Яриа л байвал гэхдээ угаасаа яриа л хахаар. Одоо баг гэхдээ 50 минут болгоч. Тийм байна. За тэгээд дараа нь анх ирчээд ажил мэдлэг ямар ажил хийж исэн, ямар байсан ажил хийхэд амар юу нэгцсэн тэр талаараа бас ярнаа. Тэгээд бас анх ирж байхад надад л найз нөхдөд амар чухал санагдсан. Угаасаа анх ирж байхад ингээ ямарч найзгүй ирж байгаа шүү дээ. Ингээд сургалтын төв дээр ганц хоёр харсан. Тим хүүхдүүдтэй хамт ирж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд нь зарим найзтайгаа ирж байгаа, зарим найзгүй ирж байгаа. Насны ялгаа байгаа. Тэгээд зүгээр найзаа зүү сонгох амар надад чухал санагдсан. Тийм. Тэгээд тэндээсээ ер нь ингээд хүн амьдралынхаа найзыг олд юм санагдсан шүү дээ. Тэгээд найз нөхдийн тал дээр гэвэл дахиад битээр өөр дараагийн дугаар дээр ч юм ярьж байгаад зөвхөн найз нөхдийн тийм талаар ярина. За тэгээд одоо өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгах уу даа. Тэгээд баярлалаа дугаар маань энд хүрээд дуусгах гэж байна. Тэгээд цаашдаа бүр ингээд яриулмар ч юм уу, асуумаар байгаа ч юм уу, тийм их юм байвал тийм юмныхаа талаар яриулаарай гоё ээж магадгүй байх гэж бас бодож байна. Тийм. Гэхдээ бид тээр одоохондоо талаар одоохондоо ч нэгтгэж хүсэрдэг амьд үзэхгүй байгаа хөө. Тэгээд яг бид тээр үзнэ. Ингээд яг багаар ингээ ярьж л бай. Тийм тэгээд яванда болох байлгүй дээ. Тийм яванда гоё сэдв олдох бах. Тийм угаасаа ярих юм дуустгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн ялангуяа. Тэгэхээр тийм байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Бид тэрийн дугаарыг сонссонд баярлаа. Баяртай.